За сайн байцгаана уу? Та бүхэндээ 2024 он нээлттэй хийж байсан нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Кино манай гол дүр болох Юмбу хэмээх дотогшоо чимээгүй бүсгүй цэргийн сэмэрсэн дүрмд хувцас дүүрэн дааван ууд хүлээн авч буйгаар эхэлнэ. Тэр ойдрын цэхэд ирмэгцээ шууд л ажилдаа орлоо. Юмбугийн гараа салхимд шаламгай хөдөлж ойдлын төгс шулуун оёог бусдаас хавьгүй хурдан тавих нь хамт ажиллагсдыг нь ичээж заримд нь атаархал төрүүлнэ. Ялангуяа Кёнжа гэх эмэгтэйн уурыг энэ ямбай байдал нь бүр ихээр хүрэгдэг байв. Кёнжа түүний ардуур хадам аав ээж нь өөд болсон. Одоо энэ хүүхэн амьдралынхаа хамгийн сайхан үеийг туулж байна. Дээрээс нь сураггүй болсон нөхрийнхөө асар их хөрөнгийг өвлөж авна хэмээн хов базаж Юмбугийн баргар царайг хизээж инээмсэгэлдэггүй хүйтэн хэмээн муулж гарлаа. Гэвч энэ баргар царайны цаана ямар аимшигтай нууц байгааг хинч гадралсангүй. Юмбугийн амьдрал эмгэнэл дунд өнгөрчээ. Японы эзлэн түрэмгийллийн үед түүний ахыг цэргийн боол болгохоор авч явж харин Юмбуг татварын болгох аюул нүрлөв. Энэхүү бузар хувь заяанаас огноо аврахын тулд эцэг их нь түүнийг дөнгөж 14 настай байхад нь яаралтай гэрлүүлжээ. Хамгийн хачирхалтай нь тэр нөхрийнхөө царайг харж амжаагүй. Нөхрөө нь Японд сурч байсан бөгөөд түүнээс хойш сураг тасарч нэг ч удаа холбоо бариагүй юм. Солонгос улс тусгаар тогтносон ч Юмбугийн хувьд баяр баясгалан авчирсангүй. Хайртай хүмүүс нар араасаа хорвоог орхиж тэр энэ орчлоонд цор ганцаараа үлдлээ. Түүний амьд явах ганц найдвар нь хизээж уулзаж байгаагүй нөхрөө хүлээх явдал байв. Тэр инээж чаддаггүй дээ биш. Харин хинтээж хуваалцаж боломгүй гүн гашуудалд дарагдсандаа ийхүү баргар явдаг байж. Олон жилийн турш амьдын тамд ханаа хүлээсэн Юмбу нэгэн шөнө нөхрийнхөө хуужин зургийг харан суудал гинэт хаалга дугарлаа. Түүний насан туршдаа хүлээсэн нөхөр Сорим гэртээ ирэхэн тэр. Гэвч энэ нь баярт уулзалт байсангүй. Сорим ганцаараа биш. Харин Сачико гих жирэмсэн Япон эмэгтэйгээ дагуулan ирсэн байлаа. Ичхүүр, доромжлол, сэтгэлийн гүн шаналл өрөөний агаарыг зарцааж орхив. Юмбу юу ч болоогүй мэт дүр эсгэж нулимсаа залгаад Соримын өрөөг цэвэрлэж эхэлнэ. Тэгснээ дисэлгүй нөхөр минь химэн маш сулхнаар дуу алдав. Гэтэл Сорим түүнийг тэрхийн оронд маш хүйтнээр энэ гэрлэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй. Чи одоо энэ гэрээс явхад бэлд гэж тушаахан тэр 20 жил хүлээсэн хайр нь ганцхан мөчөд үнсэн товрог болон хийсэж түүний ертөнц бүр мөсөн нуран унлаа. Насан туршдаа чимээгүй номхон явсан Юмбу одоо л жинхэнэ төрхөө гаргаж эхлэв. Тэр Соримын нүд рүү ихтлэн харж хүйтэн хүндий хоолоогоор би энэ байшин олон жил тоосноос хамгаалж чиний эцэг эхийг нас барах хүртэл нь гар дээрээ асарч тойгсон. Тийм болохоор энэ гэрийн жинхэнэ эзэн би хизээж хөөгдөж явахгүй гэж хатуу мэдэгдэв. Маргааш өглөөнөө нэг Юмбу нөхрийнхөө өрөөрөө шууд дайрж орон нүцгэн шахуу хөвтөх Сачиког өг дүүгээ чирэн гаргалаа. Би жижиг эмзэг Япон хүүхэн энэ орчинд төөрч гисэн гөрөөс шиг л харагдана. Юмбу түүнийг шууд л тариан талбай руу дагуулan явж халуун наранд чинжүү түлгэж тамлав. Өчигдөрхөн Юмбуг мууж байсан Кёнжа хүртэл нөхрөө булаалгасан бүсгүй гөрөвдөж Соримыг хараан зүхэж эхэллээ. Гэвч тэр Юмбу энэ Япон хүүхний өдөөс удаан тэсэхгүй дээ гэж дотроо айж байв. Гэнэт Сачико чангаар хашгиран Япон хэлээр орилж эхлэв. Гар дээр нь өчөөхөн шавж суухтал өөхөх гэж байгаа мэт айшлах тэр бүсгүйн нөөрлөө Юмбу ус цацаж орхлоо. Солонгосоор яар чи чаддаг гэдгийг би мэднэ хэмээн зандрах нь түүний насан туршийн гомдол байв. Оройн нь Юмбу ойдлын цехийн эзэнтэй уулзаж нэмэлт ажил гуйсан ч татгалзан хариу авлаа. Чиний олсон мөнгө тэр Япон хүүхний хоол болохыг би хармааргүй байна гих эзний үг. Юмбугийн доторх уур хилэнг бадрааж орхив. Би тэр эмэгтэйн төлөө л ингэж зовж зүдэрч байгаа гэж үү гих бодолд багтарсан тэрээр Сачико руу дарж бүх японочууд адилхан та нар миний ахыг, миний залуу насыг одоо бүр нөхрийг минь хүртэл булааж авлаа хэмээн захын хүн сонстол хашгирав. Гомцон Сачико Соримын өрөөрөө гүйн орж уйлан ховлов. Удалгүй Юмбу хоолтой тавиур барин орж ирсэн ч Соримтай нэг ширээн суусангүй. Тэр Сачикод тусдаа жижиг ширээ зассан байлаа. Сачико аягтай будаага аваад нөхрийнхөө ширээ рүү очих гэтэл Юмбу түүнийг замдан зогсоож аягийг нь булааж авав. Энэ гэрт хинч Соримтай нэг ширээн суух гэсэн хатуу дүрэн тогтов. Тэр шөнө Юмбу гадаа хонхоор шийдлээ. Сорим Сачико хоёрын амраглах чимээг сонсож зүрхээ сийжүүлэхгүй гэсэндээ тэр хэсэг хугацааны дараа Сорим гарч ирэн түүнийг өрөвдөж дотгош орохыг гуйв. Юмбу зөрүүдэлж Япон хүүхэнтэй нэг дээвэр доор байхгүй гэж хөшөө мэд зогсно. Сорим түүнийг хүчээрж ирж оруулах гэж оролдохдоо санамсаргүй Юмбугийн дээр нь унаж орхив. Олон жил хагацсан эхнэр нөхөр хоёр ийм нэг эвгүй бас хачин мэдрэмж төрүүлэн байтал
хүшиж ориглоо. Яг энэ мөчөд Сарим анх удаа эхнэрийнхээ царайг анзаарч түүний ямар үзэсгэлэнтэйг олж харав. Гэр бүлийнхэн төлөө бүх насаа зориулсан эхнэрээсээ тэр чин сэтгэлээсээ уужилт гуйж хамтдаа шинээр амьдрахаа амлаа. Юмбугийн зүрхэнд 20 жил хүлээсэн найдвар нь цэцэг шиг дэлгэрч нүрэнд нь анх удаа бүдэгхэн инээмсэглэл тодров. Маргааш өглөө нь тэр Кёнжад сэтгэлээ нээж өнгөрсөн шөнө зүрх нь амаараа гарах шахсан тухайга хөөрөн ярив. Кёнжа үүнийг жинхэнэ дурлал хэмээн тодорхойлж байхад Сачико хажуудаа нь хувцас үлгэх зураа тэдний яриаг уг нэг бүрчлэн сонсож зогслоо. Юмбугийн амьдрал одоо л утга учиртай болж байв. Бороо орж байгаагч анзааралгүй бодолд автан зогсох тэрээр нөхрийнхөө гутлыг хармагцаа гүйж очин хайрлан угаана. Гэвч Сачикогийн гутлыг хараад хорсон зэвүүцэж зориуд бороонд норохоор орхив. Хоёр эхнэрийн өрсөлдөөн ширүүсгэсгээд Сарим уур амьсгалыг зөөлрүүлэхээр тэдэнд бичиг үсэг сурахыг оролдлоо. Гэтэл Юмбу ажил ихтэй завгүй гэж Сачико Юмбу сурахгүй бол би ч гэсэн сурахгүй гэж зөрүүлнэ. Гэсэн ч Сачико нөхрөө баярлуулахын тулд нэрнийхээ утгыг тайлбарлаж Юмбугийн нэрний үедээ нийлүүлэн Хамбу гих аз жаргал гэсэн үгийг бүтээв. Энэ бол түүний эв найрамдал хүссэн анхны тохиол байлаа. Гэвч энэ аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Тэр шөнө Саримын тасралтгүй ханиалгах чимээ Юмбуг сэрэв. Түүний гүйж очиход Сачико аль хэдийн нөхрийнхөө нурууг альчуураар арчиж байлаа. Юмбу ихэндээ өөрийгөө хэрэггүй мэдэрч атаархсан ч альчуур дээрх зүйлийг хараад хамаг биеийн мөс болж орхив. Тэр бол цус байлаа. Үзэгдэл солигдож Юмбу нөхрийнхөө цустай хувцсыг солиотой мэт угааж мэгшин уйлна. Сачико ирээд цусны толоо байралдаггүй юм. Би олон удаа оролцсон гэж аргаа барсан хоолойгоор хэлээд Юмбу чи юу ч мэдэхгүй тэнэг. Би энэ толбыг арилгачих бол нөхөр минь идэрчих нь хэмээн өөрийгөө хууран хашгирна. Энэ бол түүний ганцаардал зөвхөрлөөс үүдэлтэй сохор итгэл байв. Тэр үед Сарим тэдний ард зогсож байлаа. Тэрээр Юмбугийн сэтгэлийг хідэн хэсэг болгон сүйтгэх гашуун үннийг хэлв. 6 жилийн өмнө Токиод Солонгос хэлний нууц бүлгэмд байсныхаа төлөө шоронд хоригдож тэндээсээ эдгэшгүй сүрье өвчөнд туснаа тэрээр хүлээн зөвшөөрөв. Би гэртээ өөхөх гэж л ирсэн хүн гих Саримын үг Юмбугийн дөнгөж асаж байсан амьдралын гэрлийг үүр дунтраах шиг л боллоо. Маргааш өглөө нь тэсвэр алдсан Юмбуг Сачикороо шууд алхаж очиод нүүрлэн хүчтэй алгадаад авлаа. Та нар миний нөхрийг алж байна. Хараал эзэн Япончууд хэмээн Сачиког бузар татвар юм гэж доромжлов. Гэвч Сачико өөдөөс нь орилсонгүй. Харин ч маш тайвнаар Юмбугийн нүд рүү ширтэж би ч гэсэн чамтай адилхан ганцаардхаас үхтлээ айж байна. Бид хоёулаа нэг л эр хүний төлөө тэмцэж байгаа нэг зарны хүмүүс шүү дээ гэж хэлхэн тэр. Түүний энэ үг Юмбугийн уур хилэн ганцхан мөчөөд гимшил болгон хувиргав. Яг энэ үед Сарим гаднаас Юмбугийг дудлаа. Тэр ихнэртэй дугуй худалдаж авснаа хэлээд унаж сурахыг нь зөвлөв. Энэ бол түүний ихнэртэй зориулсан анхны бөгөөд хамгийн том бэлэг байв. Тэр орой Сачико гэртээ ирсэнгүй. Юмбугийн дотор харах хуйлж өөрийнхөө харгас үгнээс болоод тэр жирэмсэн эмэгтэйг амиа хорлцохыг гэхээс үхтлэн айж шүн дөлөөр нэрийг нь дуудан хайж гүлээ. Эцэстэн голын ирэг дээр халтарч унан биеэ хамгаалж чадахгүй гэвтэх Сачиког олов. Дөнгөж сайхан л биеэ үзэн ядаж байсан ч Юмбугийн их хүний зүн совинд төрүүлж хөдлөн түүнийг түшиж хүүхдэн зүгээр эсгэд санаа зовж эхэллээ. Сачико Юмбугийн чин сэтгэлээсээ түгшиж буй хараад түүний гарыг авч томорсон гизэн дээрээ тавив. Тэнд хүүхдийн зүрх цохилж Юмбугийн гарыг хөнгөн үшгэлэхэд сүүлийн 20 жил хөшүүн байсан Юмбугийн нүрэнд анх удаа гэрэл цацарсан чин сэтгэлийн инээмсэглэл тодорлоо. Тэд тэнд дахин хэрэлсэн ч энэ нь дайсны биш харин дотны найзуудын хөгжилтэй хэрүүл байв. Юмбу түүнийг босгож гутлыг нь өмсөөлж өгсөн нь ямар ч уучлалын үгнээс илүү байлаа. Гэртээ харих замдаа Сачико Юмбугийн гурваны бүгжийг анзаарчээ. Энэ бол Юмбугийн ээжээсээ авсан гэр бүлийнхэн царын ганц дурсгал байж харин Сачико өөрийгөө өнжин асрамжийн газар төссөн гэдгийг хэлэхэд Юмбугийн дотор ямар нэг зүйл тасрах шиг болов. Ийм ижилхэн тавилантай байж яагаад эртхэн бие биенээ ойлгосонгүй вэ? Тэр шөнө оройн хоолны ширээн өөр байлаа. Юмбу Сачикод цай игалж өгөөд цоо шин гутал бэлэглэв. Хүүхдээ төрөх хүртэл би чамайг асарч халамжлана гэж амлахад Саримын нүдэнд баярын нулимс цэлгэнэж байлаа. Гэр бүлийн эцэст нь нэг бүтэн болсон мэт санагдана. Маргааш нь Юмбу ахлах ойдолчин дээр очиж хүүхэд төрөхөд хэрэгтэй далайн байцааг уйлаа. Ахлах ойдолчин чи Сачиког асрах гэсээр өөрийгөө мартаж орхихгүй дээ. Чи ч дэндүү халамжтай хүн юм а гэж хэлэхэд Юмбугийн сэтгэлд хөнгөн гуниг бас сонин мэдрэмж төрж байлаа. Гэртээ эргэн ирсэн Юмбугийн сэтгэл амарч Сачикогийн төрөх хүүхдэд зориулан үлгий ойж эхлэв. Яг энэ үед Сарим өрөөнд нь орж ирэхэд Юмбугийн хоолой
дээр олон жил хадгалсан хайрын үгсэн тэглээд гарсангүй. Гэвч тэрээр хамаг зоргоо шавхан энэ шүн миний өрөөнд хамт хонооч хэмээн гуйлаа. Тэр шүн тэд нэг орон дээр би бинээсээ зайдуу хөвцөн ч зүрх сэтгэл нь хамгийн ойр байв. Сорим түүний гараа сатгаад чамайг орхиод явсан намайг уучлаарай. Сачигог төрсний дараа чи заавал дугуй унаж сурах ёстой шүү. Нэг өдөр бидэнд унаа хэрэг болно гэж амжилтлан цаглаа. Юмбуг хариуд нь юу ч хэлж чадалгүй. Зөвхөн нулимсаа зайлган толгой тохино. Тэрээр зүрхнийхээ гүнд энэ бол Саримтай хийж буй сүүлчийн салах эс гэдгийг мэдэрч байлаа. Маргааш өглөө нь Сачигогийн өвдөж орлого чимээ өглөөний аниргүйг тас татав. Юмбуг сандарч төрөгтөн туслахаар бэлтгэж байгаад Саримт хэлэхээр өрөөнд гүйн ортол нөхөр нь сандал дээрээ хөдөлгөөнгүй сууж байлаа. Би хүмүүс дуудаад ирээ. Чи Сачигог харж бай гэж хэлээд нөхрөө хартал тэр юу ч бичээгүй амьсгалж авахгүй байхан тэр 5 жил хүлээж ердөө ганцхан сар хамт байсан хайрт хүн нь өөрд яваад өгчээ. Түрэг эмэгтэй ойрлон өксөг хүний чимээгүй хоёр нэг дор цурайтан Юмбугийн өмнөх шөнийн аз жаргал нь төсвөрлөшгүй зовлон болон хувирч тэрээр ертөнцийг зүхэж байв. Сачигон ялах үрээ тэрвэрч Юмбуг нөхрийнхөө нандин юмнуудыг галт шатаан цогсон. Цөхрөнгөө барсан Юмбуг өөрөө ч амиа хорлохыг завтгад Сачиго түүнийг араас нь чанга тэрвэрч битгий тэр хүний үлдээсэн хүүхдийг намайг битгий орхиоч бид хамтдаа давах ёстой хэмээн мэгшин гуйлаа. Ийхүү хоёр эмэгтэй бие биенийхээ шархыг нөхөж айжмаар эдгэж эхлэв. Сачиго нөхрийнхөө сүүлчийн хүслийг биелүүлж Юмбугт дугуй унаж сургана. Би Японд байхдаа дугуйнаас унаад эцэндээ ажилласаа халагдаж байлаа гэх Сачигогийн хөвгөлтэй түүхийг сонсож зогссон Юмбуг хизээ дугуйгаа ганцаараа унаж эхэлснээ ч анзаарсангүй. Тэр анх удаа салхи сүрэн эрх чөлөөг мэдэрч байв. Гэвч амар амгалан удаан үргэлжилсэнгүй. Солонгосын хойг даяар хачиргалтай нам гүм ноёлж байснаа. Генет чиг дөжрөм дэлбэрэлт агаарыг дөргөв. Бусд нь үүнийг ердийн нэг цэргийн сургуульд гэж бодож байсан ч Юмбугийн дотор айдас төрж энэ бол амар амгалангийн төгсгөл дайны цуурай гэдгийг зөнгөөрөө мэдэрч байлаа. Тэр шөнө Юмбуг газрын гүнээс нүрэглэх шиг чанга дэлбэрэлтэнд зочин сэрлээ. Сургуулилт биш, жинхэнэ аюул нүрлэж, тосгон даяар төгшүүрийн дохоо хангинхан тэр. Оршин суугчид юу ч үгүй, хоосон хоцрохгүй тул амиа аварахаар тал тийшээ дөрвөж Юмбуг Сачиго хоёрч тэднийг даган нэгэн хуучин амбарт хорогдов. Энэхүү уймын дунд Юмбуг Сачигогоос авсан өсний хавчаараа буцааж өгөөд бид маш их зүйлийг хамтдаа давсан. Үүнийг ч гэсэн хамтдаа давж чадна хэмээн би биенээ чанга тэрэн зоригжууллаа. Гэвч амар амгалан мөч агшин зурт сарнин одов. Генет зэвсгэлсэн цэргүүд орж ирэн нуугдаж буй хүмүүсийг нэг нэгээр нь чирэн гаргана. Яг энэ игзэгтэй мөчөд Сачигогийн хүүхэд уйлж орхив. Командлагч Сачигогийн Япон хэлээр ярихыг сонсоод түүнийг дайсан хэмээн андуурч хүүхэдтэй нь хамт хүчээр чирхэд Юмбуг тэсэлгүй шилэн лонх шүүрэн авч командлагчийн толгой руу зохиж орхилоо. Тэд буун дууны нүргэн дундуур ойроо амь хүлээ. Араас нь нэхэх цэргүүдийн хөлийн чимээ ойрцоор Юмбуг Сачигод хүүхдээ аваад зогтхыг харин өөрөө цэргүүдийн анхаарлыг сарниулахаар шийдснэ хэлв. Сачиго уйлан татгалзсан ч Юмбуг чи явахгүй бол бид бүгдээрээ тэр дундаа энэ гимгүү хүүхдэд үхнэ гэж хатуу санууллаа. Тэр Сачигод уулзах ёстой газраа зааж өгөөд хэрв нар жарахаас өмнө би ирэхгүй бол чи хүүхдтэйгээ Япон руу буцаарай гэж сүүлчийн удаа захив. Юмбуг насан турш үзэн ядаж ирсэн хүнээ анх удаа игчээ гэж дуудаад хайртай үлдсэн хоёр хүнийхээ төлөө үхэл рүүгээ эргэнгүүлээ. Юмбуг өөрийгөө золиослон цэргүүдийн анхаарлыг татаж бүслэгдэв. Тэд түүнийг Япон хүн учраас биш, харин Япон хүнийг хамгаалах зүрх зоригтой Солонгос эмэгтэй байсныхын төлөө буугаж эхлэв. Хоромхон зуурт буун дуу цуурайтаж бүх зүйл дуслаа. Сачиго нар жаргах хүртэл уулзах газраа хүлээсэн ч Юмбуг ирсэнгүй. Юмбугийн амиараас сольж авчирсан тэр эрэг чөлөө Сачигогийн зүрхийг зүсэж тэрээр ойг цуурайтуулан мэгшин уйлав. Олон жилийн дараа хөгшөрсөн Сачиго голын эрэг дээр ганцаараа зогсно. Түүний хажууд Юмбуг нэртэй үзэсгэлэнтэй залуу бүсгүй ирж "Ээжээ, та аавыг бодоод байгаа юм уу?" гэж асуухад Сачиго "Үгүй дээ. Би нэгэн үзэсгэлэнтэй найзыгаа бодож байна" гэж зөөлөн хариулна. Сачиго охиндоо тэр найзынхаа тухайг хизээж ярьж байгаагүй ч Юмбуг түүний зүрх сэтгэлд яг л өмнө нь зогсож байгаа мэт амьд хിവэр. Сачиго олон жилийн өмнөх тэр нандин зөвлөлтийг гараараа гатхан инээмсэглэхэд Юмбугийн үзэсгэлэнтэй дүрх салхинд шивнэх мэт тодгон үлдснээр энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дорж дэмжихээ битгий мартаарай.